Говьдөрөн шим компани маань өнөөдөр хамт олон маань 15 жилийн ойгоо өгтөж байна. Миний хувьд 15 жилийн өмнө одоо мэрэгжлээ түшиглээд Батбайлаг ахтайгаа үйлдвэрээ нээгээд 2 хүний бүрэлдэхүүнтэй одоо 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж анх цехээ нээж байсан. Түрээсийн байранд одоо тэгээд анх яг худалдаа авагчид маань хаанаас авч ирсэн бэхээр захаас одоо дархан захаас түгэлтээ хийж эхэлсэн. За өдрийн нэг одоо багцаагаар 100 орчим талхыг борлуулдаг байсан. Тэгээд одоо бэлэг ах маань явж талхаа борлуулдаг, би үйлдвэрээ яг хариуцаад хийдэг, талхаа хийдэг ийм үе байсан. Удалгүй одоо манай ууган ажилчид болох одоо эхнэр нөхөр хоёр маань орж ирсэн. Шагдар Долмаа гэдэг 4 хүний бүрэлдэхүүнтэй одоо ажил маань үргэлжлүүлж эхэлсэн. Дөрүүлээ болснараа үйлдвэрлэл маань нэмэгдсэн, борлуулалт маань төдий чинээ бас нэмэгдээд илүү их өргөжиж эхэлсэн. Бид бүхэн 15 жилийн босгон дээрээ үйлдвэрийн байраа өргөтгөж одоо 150 м квадратаар үйлдвэрийн байраа өргөтгсөн байгаа. Тэгээ мөн одоо Турк улсын талхны урсгал шугамыг оруулж ирж суурлуулан бүтээгдэхүүнээ илүү чанартайгаар гаргахын хэрэглэгчтэй хүргэхийн тулд хичээн ажиллаж байна. Хамт олон маань нэмэгдэж 30 гаруй ажилчинтай болсон. Гаргаж байгаа бүтээгдэхүүн маань 20 гаруй нэр төрлөөр нэмэгдэж одоо бид нар түүхэн ойгоо өгтөж байна. Шим талхыг манайх 3 зурмгаар эхэлдэг байсан өдөрт. Тэгэл тэрнээсээ явсараад одоо манайх цаа өдийг хүртэл 15 жил болоход 4000 талх одоо үйлдвэрээсээ гаргаж эхэлж байна. Одоо би бүх дамжлагаар ингээд явсаар цавлгааны хэсгтэрээ цавлгааны хамт олонтойгоо ажилдаг. Анх ихтэй гар дамжлагаар бүх юм гар дамжлагаар явдаг байсан бол 2 шархандаар явдаг байсан бол одоо 6 шархандаар болоод хоногт манайх 4000 талх үйлдвэрээс гаргадаг болсон. Манайх ч одоо өглөөд манай энэ гэр бүл талхыг голцсон хүмүүс айгүй их авдаг болсон. Тэгээ өглөө болохоор энэ талхаа аваа явж байгаа хүмүүсийг харахаар баярлалдаг ш. Чанартай юм хийдэг болохоор нүүр бардам бас энэ ажилдаа урам ихтэй ажилдаг бид хэд. Миний хувьд би энэ компанид ороод 5 дахь жилдээ ажиллаж байна. Залуу одоо ажилчдаа, залуучуудаа мөр зэрэгцээ ажиллаж байгаадаа одоо их бахархаж байгаа. Манай компани бүтээгдэхүүн нь эрүүл, эко, хүнс болохоор би энэ байгууллагатай ажиллахад маш их дуртай байдаг. Компани удирдлагын зүгээс ажилчдынхаа 5 дахьтаа ажиллах орчныг одоо бүрдүүлж ажилчдын үйлдвэрийн байраа өргөтгөн, амрах байр, цайны газар, тэгээд шинэ ажилчдыг бас ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлсэн нь бол манай компани 15 жилийн ойдоо зориулж барьсан одоо бэлэг байлаа. Эрч хүчтэй ажилсаг хөдөлмөрч хамт олондоо компанийнхаа 15 жилийн баярын мэндийг хүргэе. Би одоо говьдөрөн шимд ороод 5-6 жил болж байна. Борлуулагч хийдэг. Борлуулалт хийгээ явж байгаа чи айгүй гоё штэ. Хүмүүс дэлгүүрүүд айгүй гоё хүлээж авдаг. Тэгэл ер нь дэлгүүрүүд өглөө гарахаас ахуулаад болтой юм дөө. Ирэх болж гин үү, хурлаач хүмүүс хүлээж ийн гээл. Тэгэл ер нь бид чинь тэгэл өглөө тэгэл урах нартаа уралдаад ер нь тэгэл айгүй их гараад төгөөлтөнд явах айгүй дуртай. Яваад аргууд хүмүүс нь хүлээгээ зогсчихдаг. За ашгүй талхаа авъя гээл. Танаа талхч айгүй гоё штэ. Яхаар юм гоё байд юм бэ? Жорн юундаа байд юм бэ гээл. Янз асуулт, гоё асуултыг асуун тэгээд тэр болгонд тэгээд хариулахт нь хариулаад ер нь тэгээд талхсан тэгээд энэ хүний сэтгэлээрээ бүтдэг зүйл болохоор тэгээд дээрээс маа цахилж өөр хүнсний технологич хүн тийм болохоор ер нь бол шинэ бүтээгдэхүүнийг аль болох дандаа л шинэ торгог юм гарах гэж зорддог. Зөндөө олон шинэ бүтээгдэхүүнүүд манайхаас ер нь араасаа гарахад бэлэн болцсон байгаад байгаа. Ер нь тэгээд манай
талхны жоор орд шинжлэгдээд шинэ бүтээгдэхүүн гарахад ер нь тэгээ дэлгүүрүүдчдээр худалдаа авах гэж айгүй дуртай хүлээж авдаг. Өглөө бол одоо айл гэрт шинэ тал ширээн дээр нь ягаас бид нар өглөөд эрт ажилдаа яаж гардаг байгаа. Тэгээ өглөөд өдөр ажилдаа очиод 3-4 дэше борлуулалтанд гарна. Дэлгүүрүүд рүү орохоор дэлгүүрүүд маань сайхан өгтөж авдаг биднийгээ хүлээгээд шинэ талхаа хүлээгээд тэгээ байцгаашдаг. 10 гаруй жил шинэ талхын цагтаа ажиллаж байна. Одоо өдгөөс өдөр хүртэл хамт олонтойгоо сайхан явж байна. Замаах бол тогтмол хүний үед дижэлгийн утаа шинэтэй бүтээгдэхүүн гаргадаг. Тийм учраас бид бодлуулалт явж байхдаа нүүр алдан байдаг. Би энэ байгууллагт ороод 13 жил ажиллаж байна. Энэ байгууллагын хамтлагийн гоё уур амьсгалтай учраас би их од удаан жил ажиллаж байгаа. Өглөө би Бөөн Баяр ажилдаа ирдэг. Яагаад гэвэл дандаа залуучуудын голд ажилладаг болохоор зэрэг Бөөн Баяр орой ч гэсэн бөө энерги эрч хүчээр дүүрэн буудаг би. Тийм учраас би энэ хамт олон хоёр цахилуудаа бол маш их хайртай. Тэгээ 15 жилийн баярын мэнд хүргэе. Тод үйлдвэр тоочороо 20 жил тасралтгүй ажиллаж байна. Одоо говь дүүрэн шим компанид ажилд ороод 6 сар болж байна. Энэ компанийхаа бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэсэн хамт олонныхоо одоо энэ хийсэн сайхан бүтээгдэхүүнийг урд нь бол харж үзээгүй, ер нь тэгээд хэрэгэлдэг л байсан. Одоо хэрэглэснийхаа дараа энэ компанид орж ажиллаад энэ бүтээгдэхүүнийг яаж хийж, яаж сэтгэл гаргаж, ямар орчинд ингэж хийж байгааг хараад бүр их сайхан санагдаж. Манай бүтээгдэхүүнүүд бол ер нь дандаа мэргэжлийн олон жил ажилласан улсууд ер нь бүтээгдэхүүнээ хийж үйлдвэрлэдэг. Шинэ технологиор бүх юмнууд нь ингэж гарч энэ хараад маш их баяртай бахархаж байдаг. Мэргэжлийн улсуудын гараар сэтгэл шингэж гарсан ийм бүтээгдэхүүн байдаг юм бэ гэдгийг ер нь өөрийн нүдээр хараад маш их баярлаж их таатай сайхан санагддаг. Миний хувьд одоо говь дүүрэн шим компани буюу шим талхандаа бол 2010 оны онд хийж ажилд орсон. Энэ байгууллагын одоо анхны борлуулагчаар хийж ажилд орсон. Үйлдвэр маань өргөжинд хэмжээд ингэ явж байна. Энэ хүнд бол одоо амьдрал маань сэтгэл ажил маань сэтгэл хангалуун ингэж явдаг та. Жилд манайх дунджаар нэг 2-3 шинэ бүтээгдэхүүн гаргахыг хичээдэг. Илүү их чанартай эрүүл мэндэд одоо нийцсэн. Өнгөрсөн жилийн тухайд гэвэл бид нар нэг олон үртэй талхаа гаргаад одоо технологи нэвтрүүлээд бүхэл бүрийн талах олон үртэй буюу сангистай, хулууны үртэй талхнуудыг гаргасан байгаа. Энэ жилийн тухайд гэвэл бид бүхэн гурилгүй талах буюу одоо нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн глютенгүй талхыг үйлдвэрлэж байгаа. Энэ маань одоо Герман улс руу явж одоо туршлага судалж ирсний үндсэн дээр одоо энэ талхаа үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Турк улсын тоног төхөөрөмжийг оруулж ирснээр бид бүхэн одоо гар ажиллагааг халж өнөөдөр яг одоо хүнсний эрүүл ахуй ямар ч хүний гар оролцохгүйгээр одоо тоног төхөөрөмжн дээр одоо бүтээгдэхүүн маань чанартай, эрүүл одоо гарч байгаа маань бид бүхний амжилт. Тэгээд энийгээрээ манай бүтээгдэхүүн улам илүү их чанаржиж бүтээгдэхүүн маань илүү өнгө үзэмжтэй сайхан гарч байгаа. Талбал процесс эндээс эхэлж гурилаа ингээд шигшиж эхлэн сүүлийн үеийн дэвшил технологиг ашиглаад бид бүхэн хамгийн өндөр одоо үзүүлэлттэй энэ шигшигч машинаар гурилаа шанар аюулгүй байдал эрүүл мэндийн талаас ингээд шигшээд энэ дээр ингээд одоо бэлэн болсон гурилаа ингээд үйлдвэрлэлд нэвтрүүлээд зурмага зураад ингээд эхэлдэг байгаа. Гурилчин бол одоо бид бүхэн гаднаас нийлүүлэлтээр авдаг. Энийг бол өөрийн болгож буюу шигшигч машинд оруулаад дамжуулаад одоо бид бүхэн бүтээгдэхүүн бэлэн боллоо гэсэн ийм одоо шинж чанарын хүрээнд соромж ажиллана. Тэгээд технологи нь болонгууд гадны биелийг ямар нэгэн байдлаар шүүж авна. Тэгээд ингээ ямар нэгэн тийм үр нөлөөнөөс өөрийн болгохын тулд өөрийн үндсэндээ лаборатори гэж хэлж ажиллах болох юм да. Энэ шигшүүлээр ороо гарсан гурилыг итгэлтэйгээр ингэж хэрэглэгчтэй хүргэдэг байгаа. Одоо ингээ
эндээс ажил маань хийж байгаа. Сая шигшигдээд бэлэн болсон зураг маань одоо энэ пункт руу ороод ингээд талхуулаад хэвлэгдээд ингээд явж байна. Энэ тоног төхөөрөмж маань бол цагт 1500 тал үйлдвэрлэх чанартай ийм тоног төхөөрөмж байгаа. Энэ маань бол хүний хөдөлмөрийг хөнгөжлөөд гар болцоог багаснаа гэдэг маань өөрөө эрүүл ахуй талаас маш их ач холбогдолтой байгаа. Тийм болохоор манай үйлдвэр цаашлаад бол одоо бүх юм автомат бол ийм зорилт тавиад ажиллаж байна. Манай шин нэрийн бүтээгдэхүүнийг бол хүмүүс бол маш их гоё одоо чиглэг ийм зөөлөн айтайхан байдгаа гэж ярьдаг. Бүх талаасаа ингэж гэрлэр төөнж чаддаг учраас бол энэ бол нөгөө ямар нэгэн байдлаар өнгөн чигд мөн тэгээ чиглэгээ агуулсан энэ юмнууд бол одоо энэ шарх шүүгээний бас ач холбогдлоо. Бид хүн бол энэ сүүлийн үеийн одоо хаанлалд сүүлийн үеийн тоног төхөөрөмжний байн тэрийг бүхнийг судлаад тоног төхөөрөмжөө шинжилж явдаг. Энийний бас нэг хэсэг бол нарийн боомдыг энд байна. Манай компани одоо шинэ нэрийн бүтээгдэхүүн маань жил ирэх тусам баялаг одоо найрлагатай болж байгаа. Тэгээд энэ бүхэнд маань хамтран ажиллаж одоо баг хамт олон болж ажиллаж байгаа хамт таландаа бас мөн харилцагч байгуулах гүүр болж байдаг дэлгүүрүүдтэй харилцагч байгууллагуудтай манай бүтээгдэхүүнийг сонгодог хэрэглэгч нартаа говь дүүрэн шим компани ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.